цэлмэг тэнгэртэй янзын сайхан өдөр байна. Тэнгэр цэлмэг юм цаг агаар сайхан өдөр бол андашгүй байдаг. Яг манай дээгүүр ингээд онгоцнууд нисээд эхэлдэг байхгүй юу. Тэгээд тэд ингээд харахаар бүгдээрээ өөр өөр төрлийн онгоцнууд гэдэг нь хичнээн ингээд хол байгаа. Би газарт байгаа ч гэсэн мэдэгддэг байхгүй юу. Сургалтын онгоцнууд одоо оюутан дадлагжигч хэрнээсээ ингээд онгоц бариад нисээд цагаа цуглуулаад цалин олоод явдаг. Тийм одоо нислэгүүд манай дээгүүр явдаг байхгүй юу. Тэгээд манай хүүхд хараа л та өө би нисгэгч болно, би том болоод нисгэгч болоод ингээд таны хаусын дээгүүр нисээ. Тэгээ ээжээ би таныг Монгол руу үн төлбөргүй онгоцон суулгаад явуулнаа гэдэг аягүй хөөрхөндөг. Тэгээд нөгөө хүүгийнхэн энэ мөрөөдөлтөө би уялдаад ингээ өөрөө бүр хоббироод хамт судлаад эхэлсэн чинь бүр маш гоё мэдээллүүд мэдлэг болгож би та нарт одоо мами офисаар дамжуулж хүргэж байгаа байхгүй юу. 4 жил хүмүүс сургууль сурдаг шүү дээ тий. Сурж байхдаа өөрөөсөө л мөнгө гаргаад өөрөө л төлбөрөө төлөөд байдаг. Гэтэл энэ нислэгийн сургуулиуд бол 2 жил суралцаад тэгээд дараагийн 2 жилдээ өөрөө бүр инструктор буюу багш болоод оюутнуудыг дадлагжуулаад өөрөө цалинжаад ингээд ажиллаа явдаг. 9-өөс 12 дугаар ангийн хүүхдтэй ээж аавууд хэрвээ мэрэгжил сонголтын талаар гэр бүлдээ яриа өрнүүлээд хилцүүлэг хийгээд одоо яах вэ хөөг бодож байгаа бол та нараас бүгдээрээ энэ бичлэгийг би үзээрэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Эцэгчүүдийн хувьд англи хэл дээр мэдээлэлээ олоод өөрөө боловсруулах бүрэн боломжгүй байдаг штэ. Хүүхдүүд нь бас гадаад явнаа, хаашаа явах уу, яах вэ, ийх үү гэж одоо маш олон асуултууд хариу хэрэгтэй байгаа бол та бүхэн яг одоо 999 гэж чийд мами офис руу ороод энэ бол 5 дугаар сарда заавал амжиж үзэх бичлэг учраас та яг одоо бүртгэлээ хийлгээрэй.